Эрхэм буудагчид нэвтрүүлгийнхээ энэ дугаарыг Монголын төмөр буудлага болон гурван төлөлт буудлагын холбооны сургалтын төв ханаа ард дээрээс явуулж байна. Яагаад бид энд ирсэн бэ гэвэл үзэгчдээс маань буудлага спортоор хичээлүүл яаж хичээлэх вэ гэдэг талаар их асуусан. Тэрийг та бүхэндээ ойлгуулах, та бүхэндээ харуулахын тулд ирсэн байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ залуу жүжигчтэй урьж оролцуулж байна. Цагаах залуу жүжигчтэй авахгүй шүү. Нэг жүжигчийн хүн биш байгаа. Нэг жүжигчийн хүн байгаа. Би бас жүжигчтэй биш шүү. За та бүхэндээ өнөөдрийн нэвтрүүлэгт орж байгаа учраас 6 залуучуудаа 3 хуваахж байгаа. За 1 дугаартай нь юм байна. За та 2 1 баг боллоо. За 2 дугаартай. Үй зохиоч ёо. 2 дугаартай. Би 3 байна. Би 3 байна. За та 2 1 өгөө. За багуугаар болцсон. За ихтэй заавалчгүй манай буудлагын альч буудлагын талбай дээр ирсэн аюулгүй ажиллагааны дүрм заавартай танилцаж аюулгүй ажиллагаатай танилцсан гэж гаруй хэсгээ зурдаг. Оролцогчд маань одоо 3 багт хуваагдсан байна. Одоо бас манай спортын төвийн 3 багшид хуваарлаад өгье. Тэгээд хэдүүлээ танилцах сургалтынхаа дараа эргээд уулзцгаая. Эрхэм буудагч нэвтрүүлэгт оролцож байгаа залуучуудад баярлалаа. За сургалт ямар санагдав? Гоё. Гой санагдлаа. За галц зэвсэг гэдэг чинь одоо тийм айцтай зүйл байна уу? Ер нь бол жоох эвгүй юм байна. Ягаад ч зөв харьцах ёстой юм. Галц зэвсэг гэдэг зүйлтэй бол маш зөв харьцаж хянуур одоо байх ёстой зүйл юм байна. Тэрийг бол маш сайн ойлгож явлаа одоо энэ нэвтрүүлгээр. Хобби ч гэсэн айгүй их анхааралтай байх шаардлагатай юм байна. Тийм. Одоо та нар тэгвэл жолооны курс эхлээ сууж байгаа шүү дээ. Жолоонд суухаас өмнө машин чинь бас тийм амархан биш байдаг юм. Тэрэн шиг өнөөдөр бол та нар жолоодлогын дадлага хийж байгаа юм шиг бас буудлага танилцаж үзлээ шүү дээ. Тэгээ бодохоор цаашид бол буудаж бол бас сурж болохоор байна уу? Тийм. Тэгээд ер нь хүмүүс ирээд зүгээр нэг үзчихмээр юм байна. Би яг анх нөгөө нэг нэвтрүүлгийн урилга ирэхэд чадах болоо гэж жоохон айцтай. Тэгээд явах уу байх уу гэд нэг жоохон тийм сандралтай байсан байхгүй юу. Тэгээд өөрөө дээрэс нь турхаа жижиг биетэй тэгээд буугаад даах ч юм уу тэгээд даахгүй ч юм уу гэл аяга олон бодол байсан бол яг ирээд буудаад үзэнгүүт яг нөгөө адреналин амар ялгараад тэгээд дээрэс нь бүр ингээд яг нөгөө бүр илүү донтох ч юм дахиад буудаад үзчих юмсан гэсэн нэг тийм бүр юм шунал хөдөлт юм байна. Тийм гоё гоё зү. Байга онно гэдэг чинь хүнийг нэг би нэг чаднаа гэдэг чинь сайхан зүйл. Тэгээд тэр манай багш нар бол сайн зааж өгсөн баг. Одоо хэдүүлээ хэр сурсан бэ гэдгийг хоорондоо өрсөлдөе тийм ээ. За та нар чи бүгд багтаа нэр бодоод олцсон байгаа бох тий. Манай багийн нэр Нөө Пагади. За чоны ч ойлгочлоо тий. Тунаа гэж ойлгосон. За манай багийн нэр Мэргэн бууч. Зөв нэр байхгүй чард. За. Манай багийн нэр Жанон. Bad Point. За гоё нэрүүд болсон. Ямар болоо жоох хүүхд. Тий. За хэдүүл одоо яг өнөөдөр сурсан зүйлээ нэг хэдүү баттгаад хоорондоо нэг өрсөлдөтгий. За би шүүгчээ. За багаараа. За мэргэн бууч төлөө. Мэргэн баг. Одоо өөрөөр та хоёрын дүн чинь нийлжиж гарна гэсэн үг шүү та. Тийм. Хэлээ. Гүүрэ. Сандрал. Гал хамгаалагч бол гал хамгаалагч. Гал хамгаад юу лээ? гал хамгаалагч. Гал команда бол. Сай. Аяа! Болчих. Аню 2396. Мис. Шүтээ дагна. Яава чи яач юу? Сандарч гин үү? Мис үн чи мистэй л байдаг юм байна. Сая одоо нийтдээ
3 хүн чинь 6 мистэй. Цагаан хилээ мэдчих. Анхаар. За. Оо. Бэлтгэл хамгийн муу байсан хүн. Эдний багийн хамгийн Нэг. Тэр хараа тий. Ингэж тайван, маш тайван. Маш тайван. Яа, манайхан нар үнэхээр сайн буудаж шүү. Галгамаалагч баа. Гал юу лээ? Галагч. Ээ. Яа! Нэг хоёр хил. За 2 мистэй. таны Тэмдэг дээр. 27.03. 27.3. Дуулчлаа. Түрүүн бас эдний багийг бас хагалдуулаад авцсан. Яасан бэ гэсэн сая цогоо ахыг буудаж хат бадмаа араас нь айгүй муухай муулсан. За. За хараа. Энийг зөвхөн толтно гэлээсэн шүү дээ. Алтаарай. Бүмбэг Бөөр алга бөмбөг битгий ороосоо. Яа! За хугацаа. Хугацаа. Ямар мундаг юм бэ? За ямар вэ? Тэгээд Хоёр мис. Хоёр мистэй байгаа шүү одоо. За хоёр гэсэн үү? 5 5. Яагаад айлын Оо. Мэрэг. 3. Мэрэг. Yes. За 3 мистэй. За зөөр. За хугацаа. Сандарчлаа шүү дээ. 10 За би л одоо арай чин дайта. Аа. Хоёр. Аваатад. Яа. Зүгээр 50 угаасаа 50 яа тийм. Аяа! За Яа тийм бэ өгсөн. амжаал. За эрхэм буудагч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцсон залуучуудын маань тэмцээний дүн бол гарчаад байна. За багуудаас за мэдээ сүүлээс нь хэлдэг тийм үү? 3-т орсон багаас нь хэлье. 3 дугаар байранд. 3 дугаар байранд. Манай Хар Монголын алдарт Бямба болон Сэлэнгээр маань орлоо. Манагчлаач тийш өссөн байна уу? За 2 дугаар байранд манай Бадмаа Цогоо хоёр баг орсон байна. Танах чи юу лээ? Ямар нэсэж байна? 90 point өөлөө. За 1-р байранд Лопогоди баг шалгарчаа. За баяр хүргээ. За баяр үргээ. За түрүүн ярьсан шүү дээ нэг бэлтгэл дээр байсан шал өөр буутчлаа гэдсэн. Тэр талаар сэтгэлээ.
Би ярьж. За Бэлтгэл дээр ингэдэм бэ. Бэлтгэл дээр яг сурж байгаа гэдэг үүднээс амар няхуур байд юм байна. Тэгэнгүүт яг уралдж байгаа секунд явж байгаа гэхлээр ингээд яг нөгөө яг бэлтгэл дээрх бүх юм ингээд бүр цалгардаа. Тэгэнгүүт одоо тэр нөгөө ийм байгаа хүртэл ингээд яах вүлээ гэд ингээд боддог. Амар сандард юм байна. Тэгээ хамгийн түрүүнд гарцсан. Тэрнээс би бэлтгэл дээр алж ирсэн шүү. За танаа баг Гэхдээ нэг гар бүг энийг марччих. Нэг тэрэлтийг нь марччих. Сая бол. Тэр яг саяны би энэ сүүлийн 2 юм дээр бол нөө тэрэлтэндээ контрол. ер нь бол мистэ хүмүүс л их ярьж штэ шалтгаанаа ярьж байгаа. За танаа баг яв. Уулна гайгүй буудах Шалтгаан байхгүй. Гөө. Зүгээр энэ бол угаасаа л тийм ээ байх зүйл байхгүй юу. Тэгээ манайх хуруун дээрээ ялцсан байхгүй юу гол нь сэлэнгээ. Хуруун дээрээ чи бид тэр ялцсан байхгүй юу. Манай сэлэнгээгээс одоо бүгдээрээ сонсъё. Би ерөөсөө бимбат юм ярмаар. Яг өндөр сэлэнгэмээ сайн буудсан штэ. Гэхдээ сайн бууцсан, үнэхээр сайн бууцсан. Тэгээ яг нэг багийн дун учраас. Тэгээ багийн дун учраас гэхдээ би одоо өөрийгөө ингээд сэлэнгээг пиалаад би өөрийгөө төвлөх гэдэг юм шүү дээ. Угаасаа хоёр хүмүүс, хоёр баг угаасаа сайн буудсан, тий? Манайх ч гэсэн бас сайн буудсан зүгээр яах вэ? Тий, гой. Дахиж өрсөлдөж болно. Дахиж өрсөлдөж болно нэрээ. Гоё нэг өдрийг бас ингээ гоё яг ингээд бас тий одоо чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлж одоо бас нөгөө нэг юм мэдхгүй зүйлийг мэддэг болгож өгсөн бас хосаахтаас их маш их баярлалаа. Багштай бас баярлалаа. Тэгээд Та нар цаашдаа бас гоё хичээлмээр юм байна. Залуучуудыгаа ч гэсэн бас гоё энэ спортоор энэ зүйлээр бас гоё хичээлж одоо хичээлээсэ гэж одоо юу ямаар байна. Уриалмаар байна. Маш гоё байна. Баярлалаа. Ахта баярлалаа. Тэгээд ахын нэвтрүүлэг бас цаашдаа бас гоё олон гоё хүмүүст хүрж тэгээ гоё олон гоё залуучуудыг бас энэхүү спортод уриалаасаа гэж хүсэж байна. Баярлалаа. За энэ гоч нэвтрүүлэг орсон танарт баярлалаа. За галзхтэй бүгдээр аюулгүй хайцгаая. Эрхэм буудагч. Үргэлжилж байна.